Төрийн ордны А танхимд ардчилсан намын бүлэг өчигдөр оролцсон ч ардчилсан намын бүлэг яг ямар асуудлыг хилцсэн, ямар шийдвэрт хүрсэн талаар мэдээлэл хийсэнгүй. Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын ээлжид 19 дугаар их хурал өчигдөр хоролдлаа. Тус суралт ерөнхий сайд цайхан бэлэг илгээлт хөргүүлж, илгээлтийг ерөнхий сайдын зөвлөх мөнхтөр уншиж, Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын албаны хүмүүст гардуул өгсөн юм а. Улсын хурлын дарга Зандаа хүүгийн хувьд өчигдөр ардчилсан хувьсгалын 25 жилийн зориулан гаргаж буй Монголын ардчлал Японы хэвлэл гэрэл зургийн үсгэлэнгийн нээлтд оролцлоо. Японы гэрэл зурагчин Хироки Усами тэртээ 25 жилийн өмнө Монголд ирээд хасах 28 эмийн хүүтэнд зураг авч чадах болов уу гэж санал зовж байсан ч өнөөдөр 25 жилийн өмнөх Монгол улсыг өөрийн гэрэл зургуудаараа монголчууд танилцуулахдаа тун их баяртай байгаагаа энэ үеэр хуваалцлаа. Нийслэлийн удирдах ажилтнууд ээлж шуурхай зөвлөгөө өчигдөр боллоо. Энэ үеэр дүүргийн засаг дарганаар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдж буй асуудлуудад танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргүүд дээр гарсан гэмтэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан байна. Гарсан зөрчил болон гэмтэргийг хариуцсан ажилтнууд тухай бүрэн арга хэмжээ авч шуурхай шийдвэрлэж ажиллажээ.